Бидний зохион байгуулсан Alpha Summit 2026 маань маш гоё болж өндөрлөлөө. За баяр хүргэе. За баярлалаа. Alpha Summit 2026-г Сингэ трейдер маань 500 хүний бүрэлдэхүүнтэй хийнэ гэд надад хэлж байсан. Тухайн үедээ яг анхны сэтгэл болвол хүүг 500 арилжаач та гэд дотор жоохон нэг юм яаж энэ олон хүмүүсийг цуглуулах уу гэдэг нэг тийм бодол төрсэн байхгүй юу. Тэгээд би за угаасаа би нөхрийнхөө алсын харанд итгэх ёстой, би дагах ёстой гэж бодоод за хоёлаа шууд хийял гэсэн хамтдаа хийял гэсэн. Тэгээд яг энэ хийснийхээ дараа яг үр дүнгээ харахад бол үнэхээр гайхалтай. Ямар нэгэн зүйлийг бодлоо, сэтгэлээ шууд хийлээ. Тэ. Тэгэд энэ влогоороо дамжуулаад битгорийн хувьд та бүхэндээ Alpha Summit дээр яг юу босон талаар яг дэлгэрэнгүй гоё ингэж ярьж өгнө. Мөн ирж амжаагүй хүмүүс байх юм бол яг ирсэн юм шиг мэдрэмжийг төрүүлэх болно. Яг зөв. Та бүхэн манд энэ видеого дуустал хамт байгаарай. Yes. Альва нэгэн summit вэ, ивент вэ, үйл ажиллагааг нугалдаг зүйлс бол мэдээж зохион байгуулалтын баг байдаг байгаа. Тэгээд нийт баг бүрэлдэхүүндээ бас маш их талархлаа илэрхийлж байна. Яг ямар баг ажилласан гэлээ. За. Яг багуудыг авах юм бол нэлээд олон баг байсан. За яг эхнээсээ яриад явах юм бол ухталтын баг байгаа. За идэвхжүүлэлтийн баг. Медиа баг. За медиа баг дээр маань яг зураглаач болон одоо фото зураг авдаг хүмүүс бас тусдаа өөрсдийн гэсэн үүрэгтээ оролцсон. Мөн дээрээс нь спикерүүд буюу манай итгэгч нарын баг, арын албаны техникийн баг болон яг хамтдаа зураг авахулдаг тийм модельүүд хүртэл ингээд маш олноороо бид нэр баг болж ажилласан байгаа. Сценарийг бид нэр яг ингээд нэг лекцийн танхимд ороод ингээд яг нам суугаал лекц сонсох юм шиг боддог шүү дээ тийм. Тэгвэл энэ удаагийн сценарийг бид нар арай өөрөөр хийхийг хичээсэн. Үүдний ухталтын хэсгийг ирсэн хүмүүст шал өөр сэтгэл төрүүлэе гэж бодсон. Тийм учраас яг үүдний хэсгээс эхлээд бид нар зохион байгуулалтуудаа хийж эхэлсэн гэсэн. Нөгөө түрүүний ярьсан олон багууд чинь энэ бүх зүйлсээр оролцсон. Мэдээж хэрэг бүртгэлийн хэсэг байгаа. Бүртгэлийн хэсгээс цаашаа оронгууд манай ухтагч маань за хэрхэн хаана яах вэ гэдэг бүх зүйлсийг хэлж өгөөд ийм гарын үсэг зурулсан. За гарын үсэг нь ямар учиртай вэ гэхээр яг харахгүй энэ ивентний нэгэн хэсэг шүү. Би энд байсан шүү гэд тухайн хүн маань одоо өөрийгөө маш гоё үн цэнтэйгээр мэдэрдэг. За бидний хувьд ч гэсэн яг бусад хүмүүсээ харахад ч гэсэн маш гоё. Яагаад гэвэл бид нар нэг хараа зоригтой тий нэг салбарт байдаг хүмүүс учраас тэр гарын үсэг зурах хэсэг маань маш гоё байсан. За идэвхжүүлэлтийн хэсэг гэж байгаа. Идэвхжүүлэлтийн хэсэг гэдэг нь юу вэ гэхээр яг ийм дөрвөн одоо хөгжөөнд тоглоом байсан. За эдний нэг нь болохоор ийм модон тоглоом ингэж авдаг тоглоом. За яг ивент зориулаад арай том тоглоом олъё гэж утсан чинь бид нар ерөөсөө хятад руу захиалаад ч Монголоос хайгаад ч олдоогүй учраас яг захиалгаар хийлгүүлсэн. За үүний дараа яг үндэсний одоо сур хараагаа бас оруулсан байгаа. За манайхан сураа харуулсан. За тэгээд тэр модон тоглоомоо тоглоод дээрээс нь гольф болон дартс тоглосон. За энэ тоглоомуудыг тоглосон шалтгаан нь юу вэ гэхээр яг тухайн тоглосон тоглоомныхоо онооноос хамаарат нийлбэр дүнгээрээ бид нар одоо гарын бэлгүүдийг авсан байгаа. Тэгэхээр яг ялангуяа төрүүлж ирээд тоглосон хүмүүс маань гарын бэлгтээ бүгдээрээ явсан гэсэн үг. За үүнд миний зүгээс ч гэсэн маш их баяртай байгаа. За үүний дараа тоглоомоо тоглоод дууссан хүмүүс маань яг хүлээлгийн хэсэг рүү орно. За хүлээлгийн хэсэгт маань болохоор яг ийм эдэж уух юмнууд те кофе, цай юмнуудаа снекүүдээ тавьсан. За тэнд бүгдээрээ ширээгээ тойр суугаад за танилцаа хамтдаа яг арилжааны талаар ярилцах юм гоё цаг байсан. Яаж бид нар Alpha Summit-а илүү үзэсгэлэнтэй тэр гоо зүйг харуулах вэ гэдэг дээр бид ярилцсны үндсэн дээр манай багийнхан за тэгвэл Disco Girls-ыг авчиръя гэж бодсон. Тэгээд Disco Girls ирснээрээ бас манай ивентийг маш гоё чимж өгсөн гэж харж байгаа. Тэгээ хамгийн гоё нэг эрэгтэй, эмэгтэйгөө бүгдээрээ ингээд Disco Girls-тай ахуулсан. За үүний дараагийн хэсэг нь DJ-гийн хувьд бол мэдээж хэрэг бид нар яг сүүлийн үеийн дугуйлттай диффузийг шууд найз руугаа залгаад
найзаараа дуудаад бидэд авчираад ингээд маш гоё одоо гэрэл түрээсмрээс гэрэлтүүлгээ энэ төр хийгээд нэгтэй гоё vibe-ийг мэдрүүлсэн байгаа. За тэгээд үүний дараа хүмүүс бас гайхаад исэн. Яагаад гайхсан бэ гэхээр ингээд болоо мо бид нар одоо хаачих юм бэ гэд яхаа мэдэхгүй. Шалтгаан нь нөгөө яг том зал руу ордог хаалгыг бид нар ийм хөшгөр хаацсан байсан чинь яг ингээд болцсон юм шиг хүмүүс маань их яг ийм таамаглашгүй ч юм уу байснаа бас маш гоё байгаа. Тэгээд яг хүмүүс маань ингээд дүүрээд ирсний дараа бидний хувьд яг том заалныхаа хаалгыг дэлгээд тэгээд бөөндөө ингээд том зал руу орсон. За энэ маш гоё. Ялангуяа семинарууд дээр ингээд төрүүлж ирсэн хүн яг ингээд бусад хүмүүсээ те хүлээгээд нэг цаг суучдаг штеп ингээд суугаал байдаг. Тэг хизээх юм болоо ингээд бодоол байдаг. Тэгэхгүйгээр бид нар маш гоё хөгжөөнтэй маш гоё цагийг өнгөрөөж чадсандаа баяртай байгаа. Эхний шторк явах худал зүгээр өстой. Огшоол бүр. Вау. Яг зөв эхний шторк маш гоё байсан. Яагаад гэвэл бид нар нэлээд удаа хүлээсэн байсан шүү дээ. Яг том зал руугаа орж ирээд тэгээд яг эхний 3 2 1 гэж шторк яваад за ингээд маш хүчтэй дуу гараал те. Манай хөтлөгч гарч ирээл маш уран яруу тодоор яг гоё. За ингээд маш гоё байсан. Яагаад гэвэл яг энэ дүр зургийг бид нар маш удаан ингэж нэг бодож те төлөвлөсөн учраас хамгийн чухал гоё хэсгүүдийн нэг байсан. Арилжааны салбар дээр арилжаа сонирхож байгаа маш олон хүмүүс байна. Гэхдээ энэ дундаас онцгорч чадсан нь буюу яг тэр айлбод байхад шаардлагатай ур чадваруудыг эзэмшиж чадсан хүмүүс нь яг тэр нэг амжилттай байгаад байна гэсэн. Монголчууд бид нар эртний үеэс нэг аймагт юм ядуу яадгаалцсан хүмүүс байгаа бүгд юм. Өнөөдрийн хоолыг яах вэ? Өнөөдрийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг яах вэ? Төр засаг маань намайг хардсан бол арайгаа хэмжиж яахгүй юу? Монголчууд эртнээс ийм байгаагүй. Монголчууд дэлхийн бодлогыг тодорхойлдог байсан. Бид нар зөвхөн өнөөдөр хоттой малаа хараад өдөр хөнгөө өнгөрөөд амьдраагүй. Бид нар хоттой малнаасаа дэлхийн хэмжээнд сэтгэдэг ийм ард түмэн байсан. Яг дэлхийн бүх хүмүүсийг чонс үр гэж үзвэл монголчууд айлтгал байсан байна. Тэгээд одоо ч гэсэн монголчууд оршин тогтнож байгаа. Тэгэхээр бид нар анхнаасаа айлтгал байсан бол одоо ч гэсэн энэ арилжаан дээр яагаад тэгээд тусдаа арай онцгой, арай чадвартай яг тэр массын хүссэн хүлээгээд байдаг тэр амжилттай трейдер болж чаддаг гэж. Тийм учраас бид Alpha Traders-ийг үүсгэн байгуулахдаа яг Alpha Trader-ийг бэлтээ. Онцгой трейдерүүдийг бэлтээ. Энэ зорилготойгоор манай Alpha Traders ахтай одоо хотод оршин тогтносон. Энэ ихтгэлийн гол агуулга нь юу вэ гэхээр ялангуяа зулаан бит хоёрын сүүлийн үед хамгийн их ойлгосон зүйл нь Alpha Traders ахтай маань яг ингээд трейдерүүд ингээл байгаад байдаг газар биш те тодорхой хэмжээнд төгсдөг дараагийн шат руугаа гардаг. Яг энэ одоо трейдерүүдийн энэ зам байлаа гэж бодоход нэг гიშх нэг шатны юм байна гэдгийг бид нар ойлгосон байна. Илүү олон залуучуудад бид нар туслахыг хүсэж байгаа аль болох те одоо бах байдгаа барьна гэдэг чинь те аль болох ингэж туслахыг хүсэж байгаа гэсэн үг. Яг ийм утгатай ихтгэлүүдийг миний хувьд тавьсан байгаа. Үйл ажиллагааны маань бас нэг чухал хэсэг нь яхаар цол гардуулалт байсан тийм. Энэ цол гардуулалт гэдэг нь юу юм бэ гэдэг хүмүүс маш их асуугаад байсан. За ер нь товч үгээр хэлэх юм бол энэ цол гардуулалт маань яг Alpha Traders Academy-ийн амжилттай, ашигтай арилжаачдад өгдөг одоо амжилтыг нь хэмжиж байгаа нэг тэр одоо хэлбэр юм аа гэсэн өөрөөр хэлбэл бит цолыг гардаж авсан байгаа. За энэ цол бол маш их түүхтэй. Alpha Traders Academy-ийн залуустайгаа лайв хийж байлаа. Тэг ярилцаа сууж яхад багшаа ингээд нэг цолтой болъё л доо бүгдээрээ гэж ярьж ирсэн. Бидний хувьд ч гэсэн дотроо олвол те бодож ирсэн. За яг энэ цолыг хийчих юмсан. Залуусынхаа тэр хийсэн те ажил хөдөлмөрийнх нь үн цэнийг ингээд хоёлоо өгчих юмсан гэж ярьж байгаад яг энэ Alpha Summit 2026 дээр бол яг гард тулсан байгаа. Бүр нэг битээр Alpha-гийн логотой тийм цол гарч ирсэн. Тэгээд яг хэр зэрэг одоо сарын орлого тий орлогоос хамаарат өнгө хүртэл өөр гарч ирсэн. Авч амжаагүй байсан тий яг ирч чадаагүй шалтгаантай байсан хүмүүстэй бас нөхөөд тий зарим хүмүүстэй бас цолыг нөхсөн байгаа. За Alpha Traders Academy-ийн ногоон өнгөтэй ямарч цол байгаа. Ер нь бол тогтмол ашиг буюу за энэ дунджаар сард $1000 ашиг хийдэг.
энэ трейд руу авдаг ийм цол байгаа. За тэр хэмжээнд хүрсэн дээр баяртай байна. За цөөхөн би ментор хийжсэн. За тэдгээр энийг хүн манай локо байгаа. За цолыг гардуулъя. За манай локо маань Alpha Traders Academy Platinum цолыг авч байна. Та хэрвээ яагаад арилжаа хийж байгаа шалтгаанаа тодорхой болохгүй болвол энэ юу ч юм. Шууд ханаг үгүй. Хоёр трейдер байна. Нэг нь зурглалтай. Нэг нь зурглалгүй. Хоёрт нийтлэн аккаунт байна, баланс байна. Хоёулаа энэ тавтай голд дээр арилждаг. Зурглалгүй хүн нь арилжаанд орлоо. Олсон ашгаа авлаа. Баярлалаа. Маргааш нь эсэл цохиулнаа орлаа. Миний байх ёстой газар биш юм байна гэж гардаг. Харин зурглалтай хүн өнөөдөр арилжаанд орлоо, эсэл цохиуллаа. Гэхдээ би үргэлжлүүлээд зогсноо гэсэн харга байгаа учраас тэр үргэлжлүүлт юм аа guys. Alpha Summit-та ихтгэл тавих тэр гайхалтай боломж надад олцсон. Энэ миний ихтгэлийн сэдв бол арилжаагаар ирээдүгээ зураглах гэдэг сэдвтэй байсан. Ер нь бол миний яг арилжааны салбарт орсон шалтгаан минь бол мөнгө байгаагүй. Зөвхөн нөхрийгөө ойлгож түүний сэтгэл зүйг нь мэдрэхийг хүсэж байсан. Ягаад гэвэл нөхөр анх хийж эхлэхдээ алдчихсан. Харин тэр мэдрэмж нь яг юу юм болоо гэд. Ерөөсөө би ингээд хажууд нь байгаа ч гэсэн ингээд тусалж чадахгүй байсан учраас за би тэгвэл арилжаа сураад яг энэ хүнийг илүү сайн ойлгоё гэсэн бодол төрж исэн. Гол нь бол нэг алсын хараа, нэг зориг, нэг мөрөөдөлтэй. Эхнэр хүн миний хувьд бол эр нөхрөө урагшин түлхэж түүнийг илүү сайн амжилттай байхад нь туслах үүрэгтэй. Тэг яг энэ үүргийнхээ дагуу яг энэ арилжааг сонирхож эхэлсэн. Тэгэхээр арилжааны салбар руу орж байгаа хүн болгоны шалтгаан нь өөр байдаг. Тэгэхээр таны шалтгаан яг ямар байсан бэ? Яг одоо та арилжаа хийж эхлэж байгаа юм болвол яг ямар шалтгааны улмаас яг энэ арилжааны салбар руу орж байгаа юм? Энийг маш тодорхой болгоно гэсэн үг. Хэрвээ та зүгээр л мөнгө хараад энэ салбар зүгээр мөнгө байд юм байна гэж бодоод маш хурдан сая доллар хийчээ, тэдийг хийчээ, хинэгнээс аваад ингээд хийчээ. Ингэж бодож байгаа юм болвол та битгий орж ирээрэй. Энэ таны байх ёстой газар биш. Харин арилжааг бид нар яаж харах ёстой вэ гэхээр бид нар 10 жил төгсдөг. Төгсөөд бид нар мэрэгжил эзэмшдэг. Тэр нь нэг 4 жилийн хугацаа. За юм ч боллоо 6-8 жил. Тэгээ үргэлжлүүлээ сурлаа тий. Тэгэхээр яг энэ хэмжээний үнцийн зориулалтыг өгж байж л та арилжаанд амжилттай явна л гэж харах хэрэгтэй. Эхний 2 жил бол яалтчгүй бид нар техник анализ дээр бид нар төвлөрдөг. Харин дараагийн үлдсэн 3 жил болохоор бид нар яг өөрийнхөө арчаагүй замтал алалцдаг. Миний төвчээргүй байдал, миний сул дорой байдал. Би яагаад ийм төлбөргүй байгаад байгаа юм? Энэ талбар дээрээ л бид нар суралцаад яваад идэг. Хэрвээ та арилжаанд орох гэж байгаа юм бол та дор хаяж 5 жилийг энэ салбар дээр зарцуулна гэсэн бодлоор л та орж ирээсэй гэж хүсэж байна. Арилжаагаар ирээдүгээ зураглана гэдэг чинь ерөөсөө л би энэ арилжаагаар хаана зогсох ёстой вэ гэдгээ л олж байгаа гэсэн үг. Төлөвлөж ийн. Зорилготойгоор та орж ирж байна. Таны зорилго өөрийг тань сайжруулах байна тий. Би гэр бүлтэй илүү сайн үн цэнтэй амьдралыг би өгье гэж харж энэ газар орж ирж байна уу? Тэр шалтгаан чинь чухал юм а залуусаа. Яг энэ сэдвээр би илтгэлээ тавьсан байгаа. Зулагийн маань илтгэлийн хувьд бол маш чухал сэдв л дээ. Яагаад гэвэл бид нар арилжаа эхлэхдээ яг үүний талаар боддгоо. Зүгээр яг одоогийн ашиг хийчээ, гэс баяжчээ гэж бодож орж ирдэг болохоос биш. Яг энэ арилжаагаа бүр төлөвлөөд, урт хугацаанд төлөвлөөд, зураглаад ингээд яг ажил шиг төсөл шиг ингэж юусоо явж чаддгүй. Тийм учраас яг энэ талаар ялангуяа анх арилжаа сонирхож байгаа залуустаа яг зөв суурийг тавьж өгсөн. Энэ маш гоё ихтгэл болсон. Тэгээд би бас зулаагаараа их бахархаад сууж байлаа. Маш их хайсны эцэст юу гэж ойлгосон гэхээр за огт алдахгүй бол гэж байдаг юм байна.
Энэ үнэндээ илэрсэн. Дээрээс нь маш хурдан баяж байгаа гэж байдаггүй юм байна гэдэг энэ үнэндээ илэрсэн. Одоо яг эвлэж чадахгүй юм байж магадгүй. Хэрвээ эвлэж чадахгүй байх юм бол яг данс чинь мөнгөөрөө та эвлэж магадгүй. Алдж байгаа мөнгөөрөө. Хэрвээ энэ үнэндээ илэрсэн байвал та бүхэнд одоо боломж байна. Энэ болохоор энэ маркетинг нүцгэн үнэн гэдэг байна. Саммитийн постерыг бүгдээрээ харсан бол яг миний нэлтгэлийн хэсгийг яг сэдвийг нь бүгдээрээ харсан баг тий. Арилжааны нүцгэн үнэн гэдэг. Энэ дээр ямар нэгэн би дансны хоолой хуалцаагүй. Би ямар нэгэн хурдан баяж шүү гэж юусоо хэлээгүй. Яагаад гэвэл яг арилжааны нүцгэн үнэн юу байдгүй гэхээр яг бидний эвлэрхийг хүсдэггүй зүйл нь урт хугацаанд үр дүн гардаг шүү. Хурдан баяж зам биш шүү. 100% стратеги гэж байдаггүй шүү гэдэг зүйлийг би ялангуяа ярьсан. За яг тэр семинар дээр би ингэж асуусан. Огт алддаггүй 100% яг биелдэг стратеги байдаг гэдэгт итгэдэг хүн байна уу? Итгэжсэн хүн байна уу? За мөн дээрэс нь Forex-аар амар хурдан баяжчаа гэж бодож ирсэн хүн байна уу гэд гараа өргүүлсэн тий. Би ч гэсэн өргөсөн. Маш олон хүмүүс ийм бодлол орж ирдэг шүү дээ. Тийм учраас одооноос бид нар яг энэ бодлуудаа үгүй хийгээд системтэйгээр яг бизнес шиг төлөвлөгөөтэйгээр арилжиж эхлэх юм бол нэг мэтгэл бид нар хүссэн үр дүндээ хүрсэн байдэн шүү залуусаа. За үүний дараа мэдээж хэрэг яг суглааны хэсэг байсан. За суглаан дээр манайхан орон нутгаас ч хүмүүс ирсэн, тий, хотоосоо ч олон хүмүүс ирсэн. Тэгээ $100, мерч, $50, iPad зэрэг зүйлсийг ингээд 10 хүн маань аваад явсан байгаа. За энэ суглааны хэсэг бол маш гоё байсан. Ууган 3 хүүгүүдээ ээж аавынхаа хийдэг те зорддог харж байгаа тэр харааг нь харуулахын тулд 3 хүүгээ авчирсан байгаа. Манай Монголын гэлтгүү те гадны хүртэл одоо захирлууд за эсвэл тэр улс төрийн зөвлөлтнүүд бүгдээрээ ингээд хүүгүүдэд дандаа дагуулж явдаг. Ерөнхийлөгч ирсэн юм том ивент дээр яг урд нь 8 настай хүүгээ ингээд дагуулаад суудсан хүн ч байна те. Тэр анзаарах юм бол ийм зүйлс байгаа. Бид нар энийг яагаад хийгээд байдгүй гэхээр одооноос тэр хүүгүүдийг яг аав ээжигээ хийж байгаа ажлыг нь хараад те багаасаа одоо тэр хараа зорилгыг нь өгөхөд те ялангуяа гэр бүлийн хараа зорилгыг тэр хүний ухамсар суулгах гэдэг нь маш чухал учраас бид хоёрын хувьд бол яг хүүгүүдэд авчирсан. Манай амжилттай арилжаачид байгаа. За энэ хүмүүс маань яг тайзан дээр гараад өөрсдийнхөө түүхийг ярьсан. Хамгийн эхэлж солиогч хийсэн асуулт хүсэж байна. За та сүүлд нэг арилжааг нэг $80 хэд болгоцсон гэсэн бэ? Би зөвхөн өөрөөсөө асууж байгаа шүү. Намайг панелистаар ингэ зулаан та оролцох нэ гэсэн. Үгүй чадахгүй гэсэн чинь та эмэгтэйчүүдийн төлөөлөлд болоо суух хэрэгтэй гэсэн байна. За тэгээд энэ зүйлээ баяртай. За ер нь бол сүүлд Тийм сүүлд. За ер нь нэг юу яасан? 2 сарын сүүлээр 7 хоног Вьетнам руу аялчаад ирсэн байна. Тэгээд тэр үед ямар ч аялжаанд ороогүй. Тэгээд ингээд сэтгэл санаагаа нэх гоё болгочоод тэгээд $80 5 өдрийн цэнийг илчээл. За одоо тэрний дараа мөнгөтөлсөн байсан байхгүй юу? Тэгээд $1000-аар агаас нь цэнэглэндээ гэж хэлсэн. Тэгээд за $80 ингээд ерөөсөө ингээд тоохгүй ч юм уу. За артуул алтны эзгээл бодчихсон чинь. За тэрнийхээ нэгд өдөр нөгөөдгөө $3600 болсон байхгүй юу? Тэр үед ярьсан сэдв нь үнэхээр гоё. Арилжаа хийж эхэлсэн цагаас эхлээд тэр үр шимийг нь хүртсэн тэр цагаас эхлээд би цалин орч ийн үгүй юу гэдгээ нэг тоохоо байсан гэж хэлжсэн. Энэ зүйлийг хараад манай академид үнэхээр яг энэ үн цэн өгж байгаа ийм гайхалтай арилжаачид бий болсон юм биш үү гэж харсан. Хоёр дахь хилцүүлэгт орсон залуу маань арилжаагаар цэвэр амьдэрдэг залуу байгаа. Би бүр яг тэрийгээ ингээд тэр залуугаа харахаар маш их бахархдаг. Арилжаагаараа ингээд амьдраад тэ явж байгааг харахтаа үнэхээр бидний байх ёстой газар яг энэ юм байна. Бидний хийх ёстой зүйл яг энэ академи дотроо тий гайхалтай, итгэмжтэй, тууштай, зоригтой, зоригтой залуусыг бид нар бэлдэх хэрэгтэй юм байна гэдгээ улам илүү үүрэг хариуцлага олон ухамсарлсан. Мөн манай академийн багш байсан хилцүүлэг дотор тэгээд маш олон зүйлсүүдийг бас тунгаан бодож бас ярьсан. Үнэхээр үн цэнтэй цаг байсан. Тэр хилцүүлгийг
ингээд асуух асуулт болгон дээрээ л ямар гоё юм бэ? Хариултын сонсоод үнэхээр академийнхаа залуусаараа бахархсан. Магадгүй дараагийн саммит болох үед тэр сэлзүүлгийн суудал дээр суусан хүмүүс таныг байгаасаа гэж хүсэж байгаа. Alpha Traders Academy-ийн үүд хаалга та бүгдэнд нь нээлттэй шүү залуусаа. Тэгэхээр энэ тайзыг бид нар яагаад байлгаад байдгүй гэхээр яг арилжаа сонирхож байгаа хүмүүс маань хизээ нэгэн цагт те яг амжилттай арилжаач юм болоод тодорхой хэмжээд үр дүн гаргачаад энэ тайзан дээр гарахыг мөрөөдгөөс илүү бас те гарахыг зориосоо гэж бидний хувьд боддог. Тэгэхээр дараагийн Alpha Traders Academy-аас зохион байгуулж байгаа семинарууд дээр бид нар яг ийм төлөөллүүдээ гаргаж хэрхэн энэ одоо амжилттай байгаа юм хэрхэн одоо суралцсан хэрхэн ингэж үр дүн гаргасан бэ гэдэг тэр амжилтын түүхийг нь яриулна, амжилтын түүхээ бусдад хуваалцах нь боломжийг нь олгоно гэсэн үг. Тэгэхээр яг одоо энэ семинарыг үзээ сууж байгаа таны хувьд ч гэсэн төлөвлөгөөндөө оруулаарай. Яг энэ тайзан дээр би гарна гэж бүгдээрээ бодоорой. Ингээд бидний үйл ажиллагаа маш гоё төлөвлөсний дагуу явж дууссан байгаа. Тэгээд бидний хувьд бол яг энэ Alpha Summit-аараа дамжуулаад ойлгосон зүйлс их байлаа. Сургамж авсан зүйл бас байлаа, тийм ээ. За хамгийн их ойлгосон зүйлс нь юу вэ? Урам авсан зүйл нь юу вэ? Бид хоёрыг зориод ирж байгаа хүмүүс маань эхнэр нөхрүүд бас их байсан. Энийг харахтаа бид хоёр яг энэ тухайн салбартаа бас нэлээд хүрхэн танигдсан юм байна. Бид хоёроос урам авдаг, бид хоёрыг бас дэмждэг юм хүмүүс байгаад бас талархаж ийсэн. Тэгээ бүгдээрээ ингээд та хоёрыг харж агаад эхнэр бид хоёр ирсэн нэлээд олон хүмүүс хурж ирээд гар барьж ийсэн. Тэгээд яг амжилтаа яваа хүний ард сайн эхнэр байдаг те амжилтаа хүний яваа хүний ард сайн нөхөр байдаг гэх тийм өгнүүд байдаг штэ. Яг яг харахгүй бид нар арилжааны зах зээл дээр ч гэсэн яг ингээд сэтгэл амар, сэтгэл зүй тайван, ар гэрийн дэмжлэг их байх нь амар чухал байхгүй. Тийм учраас яг хамтдаа хөтөлцөөд ирсэн тэр хосуудыг хараад маш их баяртай байсан. Yes. Мөн дээрээс нь хөдөө орон нутгаас тийм маш олон хүмүүс зөвхөн Alpha Summit-ыг зориод ирсэн бүр одоо ингээд хавар болж байна. Тариалангийн одоо газар хаалгач юм уу ажилдаа мөртлөө бүр увсын одоо нэг сумаас хүртэл тариач маань ирсэн. Тэгээд дархнаас ирсэн хүмүүс маань бас яг iPad хожоо авцсан тийм гэх мэтчлэн маш одоо хүмүүс маань зориулт гаргаж ирсэн мэлээ. Энд бол маш их баяртай байгаа. Энэхүү ивентээс авсан сургамж бас байгаа тийм. За энэ сургамж маань юу вэ гэхээр бид нэр анх яг ивентэ хийнэ гэд маш их нөгөө маркетингийн төлөвлөгөөнүүд гаргасан. За өдөрт 2 рeel 3 reel за яг 10 хоногийн өмнөөс эхлээд sponsored boost буюу төлөвлөгөөтэй сурчлагын энэ төр хийнэ гэдэг. Яг энэ маркетингийн төлөвлөгөө гаргацсан байсан чинь 2 reel тавьсны дараа нөгөө суудал манд үрцэн. Боёо хүмүүс маань маш олон хүмүүс бүртгүүлсэн байхгүй. Тийм учраас ахиж юусоо итгэжүүлэлт хийгээгүй. 732 хүн бүртгүүлчихсэн. Тийм. Яг 700 гаруй хүн бүртгүүлсэн. Тэгмүүд бид нар яг нөгөө сурчлага гэх юм уу те нөгөө зараа тавихтаа яг болох ёстой газараа ингээд тохирсон байсан учраас за ахиж нөгөө өөрчлөлт хүмүүсийн толгой эргэж учраас за энэ чигээр яг хий. Тийм учраас багтахгүй байж магадгүй ерөөсөө тийм нэмж итгэжүүлэлт хийгээгүй. Тэгсэн чинь манай монголчууд чинь те яг бүртгүүлснээс хамаагүй бага хувийн ирдэм байх. За энэ дээр бол бид хоёр маш сайн бодсон. За та 30000 хүнтэй хэрвээ ивент хийх гэж байгаа юм бол хэдэн бүртгэл авах вэ? 100000 бүртгэл авах. За ер нь бол нэг 60% нь ирдэм билээ шүү мөн. 50-аас 60% ирдэг. Тийм учраас бид хоёрын одоо дараагийн хараанд 3000 гарсан байна. 3000 трейдерүүдийг цуглуулсан заяа. Гэтэ энэ яг хизээ болохыг тухайн үедээ хэлнэ. Тэгэхээр энэ үедээ бид нар бол энийг бас бодох нэ гэж энэ маш гоё сургамж байлаа. Яа. За тэгээд Alpha Traders Academy маань байгуулгаснаас хойш хэд удаа шилжилтүүд хийсэн. Шилжилтүүд гэдэг нь сайжруулалт гэсэн үг. Дандаа дараагийн шатны. За манай яг арилжаа сонирхож байгаа хүмүүст маань, манай шавнарттай, манай гишүүдэд яг юу хэрэгтэй байгаа вэ? Хэрхэн яаж илүү
үр дүнтэй сурах вэ гэдэг одоо зүйлсийг бид нар хараад дандаа шилжилтүүдийг хийж исэн. Энэ удаад ч гэсэн шилжилт хийж гин. За тэр нь юу вэ гэхээр Discord-оос бид нар нүүгээд School руу шилжиж байгаа. За School руу шилжихдээ яг зөвхөн ингээд нэг трейдерийн одоо анализ ч юм уу сургалт энэ төр байхгүй те. Бидний хувьд бол School-ыг яг нөгөө багаараа ингэж одоо хөгжүүлж байгаа буюу яг ийм академик төвшний бүр яг сургууль шиг ийм одоо актем болж байна гэсэн үг шүү манайхаа. Тэгэхээр альфа трейдерс актем руу хэрхэн нэгдэх вэ гэж хүмүүс их асууж байгаа. Та нэгт хийх эсвэл School руу ороод ирээрэй. Яг зөв. Яг энэ видеоны доор School-ийн линк байгаа. Эсвэл яг өөрийнхөө School-ийн платформоос альфа трейдерс актем гэд хайчих юм бол гараад ирнэ. За ингээд бичлэгээ дуустал нь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ удахгүй School дээрээ уулзцгаая. Тун удахгүй уулзцгаая.